тохиргоо засанд хэрэглэгч маань хувийн мэдээлэл оруулж болох нь эсвэл үндсэн тохиргоогоо хийж болно. За үндсэн тохиргоодоо бид нар хилээ солиод өгчин. Сануулга засанд бид нар дараагийн хөтөлбөрийн мэдээлэл хэдэн минутын өмнө гарах вэ гэдгээ сануулад өгчин. За хувийн мэдээлэл дотроо бид нар энгийн хэрэглэгчийн нэрийг солилцож болно. Эсвэл админ хэрэглэгчийн нэрийг солилцож болно. Сувгийн ангилал засснээс бид нар бүх сувгаа харж болно. Бүх сувгаа дуртай сувг дээрээ бас нэмж болно. Дуртай сувгаар бол нэмэгдсэн гэдгийг нь бол чагтлаад харагдаж байна. За дуртай сувгийн жагсаалт маань ингэ харагдаж байна. За нууцлал хэсэгт бид нар пин кодоо солиод өгөх боломжтой. Бас админ пин кодоо солиод өгөх боломжтой байгаа. За профайл гэсэн нэрээ бид нар хэрэглэгчээг бол нэмж болно. Ямар нэртэй ямар хэрэглэгчээг нэмэх вэ гэдэг нь бол доор харагдаж байна. Нэмсэн хэрэглэгчид маань ингээд харагдаж байна. Тест гэдэг хэрэглэгчийг бид нар нэмсэн байна. Энгийн хэрэглэгч байна, админ хэрэглэгч байна. Админ хэрэгчлэг орохын тулд пин код оруулаад өгнө. За энэ дээр бидний насны ангиллаа сонгоод өгөх боломжтой. Энд 9 нас гэсэн сонголтууд байна. Бид нар насны ангиллаа сонгоод өгч байна. За админ хэрэглэгч маань 16-аас 16 хүртэлх насны хүмүүс үзэх хэрэгтэй гэж сонгоод өгч байна. Бид нар суугаад өгчих бол тэгээд око дараад суугаад өгчөөд өгч байна. За систем хэсэгт маань бидний мэдээлэл харагдана. Тухайн Android box-ын маань мэдээллүүд ингээд доор харагдаж байна. Дахин эхлүүлэх товч маань болохоор бид нар тухайн Android box-оо дахин эхлүүлнэ гэсэн үг. За тэгэхээр бид нар бүх орсон мэдээллүүд маань устдаад шууд эхнээд эхэлчихэж байна гэсэн үг. Хэрвээ бид нар дахин эхлүүлээгүй тохиолдолд шууд бид нар түрүүн тохиргоо хэсэгт явж исэн тэр хэсэг дээр очино гэж ойлгох хэрэгтэй. За үндсэн тохиргооны хэсэг рүү орохлоо түрүүчийн бидний харуулж исэн хэсэг маань харагдаад өчнө. Android тохиргоо гэж байгаа. Энэ Android тохиргоо маань бидний App Store-ыг хэлээд байгаа. App Store руу орохлоор ийм зэс гараад ирнэ. Энд дээр бид нар дэлгэцээ томруулах уу, жижигсрүүлэх үү гэдгийг хараад болно. За скринээ томруулаад өгч. За 98 хүртэл томруулсан байна. Харин багасгахын тулд скринээ багасгаад өгчнө.